Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио. Бизнес лав хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. Metro Lounge 91.7 радио болон On TV телевизтэй хамтдаа байгаа нийт үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдэв бол франчайзинг гэрээтэй холбоотой асуудлаар ярилцах болно. За яг франчайз гэж нэр томьёоны талаар бас хоёулаа эхлээд ярилцъя тийм ээ. Тэгэхээр энэ ойлголт бол одоо яг Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбоотойгоор тийм ээ. Бизнесийн одоо өмчийн олон хэлбэр бий болоод энэтэй холбоотойгоор одоо 90 оны тийм ээ ард зүйслийн дараагаар одоо Монгол руу ерөнхийдөө нэвтэрч эхэлсэн ойлголт бий болсон ийм одоо харилцаа байгаа. Тэгээ франчайз гэдэг нь болохоор инфранчайз буюу хайх, эрх олох гэсэн үгнээс гаралтай үгийн ийм латин гаралтай үг. Тэгээ энэ болохоор яадаг вэ гэхээр ерөнхийдөө болохоор бизнесийн хувьд болохоор 1940-од оноос Америкийн нэгдсэн улсад анх одоо тийм ээ илүүтэй хүчтэйгээр хэрэглэгдэж тэ бизнесийн зах зээл дэлхий дээр ингээд нэвтэрсэн ийм ойлголт. За яг франчайзинг гэрээг бас нэг тайлбарлаж өгвөл тийм ээ. Тэгэхээр энэ гэрээний хувьд болохоор ерөнхийдөө бизнесийн харилцаанд илүүтэй хамгийн одоо чухал одоо гэрээлтэй. Тэгээ энэтэй холбоотойгоор бизнестэй холбоотойгоор нэг ойлголтыг өгж бодож байна. Тэгэхээр ер нь бол маш олон төрлийн бизнесүүд Монгол улсад ингээд цэцгэлээ хөгжиж байна тийм үү. Тэгэхээр бизнесүүд маань мэдээж анх бол стартап буюу гарааны бизнесээс эхэлдэг тийм. Тэгээ жижиг бизнес, тэгээ дунд бизнес, тэгээд ингээд дараа нь ингээд одоо том бизнес, групп компаниудлаар ингээд хөгжөө явдаг. Тэгэхээр тухайн салбартаа ингээд нөгөө одоо юу гэдэг нь нэлээд олон жил ажиллаад тийм ээ ингээд одоо бизнесийн хувьд болохоор одоо value буюу үн цэнийг бүтээх гэж ярьдаг тийм ээ тодорхой үн цэнийг бий болгодог. Тэгээ энэ нь юу болж байгаа юм бэ? Тухайн компани зах зээл дээр байж байгаа үнэлгээ гэдэг ойлголтыг гаргаж ирдэг байхгүй. Жишээ нь одоо юу гэдэг нь Coca-Cola дээр жишээ болгоод ярихад бол одоо бид нар бол жишээ нь одоо нэг глаз колаг магадгүй 2000 төгрөгөөр авч уучлаа гэж бодоход тийм ээ тэрний баг үннийх нь тал хувийн шахуу зөвхөн кола гэдэг нэрний төлөө өгж байгаа мөнгө байдгаа гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Үлдсэн тал хувьд нь болонгоо тэрний зардал тийм ээ одоо өртөг бүх юм шингэсэн байдаг тухай ярьж идэг. Тэгэхээр бол энэ юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр тухайн одоо бараа бүтээгдэхүүн брендинг одоо үнцэн гэдэг ойлголт бий болж эхэлдэг. Тэгэд энэ өөрөө жишээ нь одоо юу гэдэг нь зөвхөн кола гэдэг нэрний жишээ нь тийм одоо ямар үн өртөгтэй тухай ярьдаг. За Apple брендийг гээд аваад үзэхэд Apple гэдэг компани өөрийнх нь нийт орлогын хэмжээ нь Америк нэгдсэн улсын засгийн газраас илүү баян компани байхгүй жишээ. Ингэж нөгөө үнцэнд ингэж том тодорч ирж байдаг. Тэгээд энэ нөгөө дэлхийн хамгийн том үнцэнд бүхий ингээд 500 компанийг судалж үзсэн байхгүй. Тэгээд эдний үнцэн нь юундаа байна вэ гэд. Тэгсэн хамгийн гайхалтай нэг үр дүн гарсан юм бэ гэхээр энэ 500 компанийг судлаад үзэнгүүт нийт энэ компаниудын нийт одоо зах зээл эзэмшиж байгаа үнцнийг ингээд аваад үзсэн чинь 82% нь бит бус буюу эдийн бус хөрөнгөөр бүрдсэн үнцэн байсан. 18% л бит хөрөнгө буюу байшин, байрлал, тоног төхөөрөмжтэй бусад одоо бит хөрөнгүүд хамаарч утсан байдаг. Тэгээ яагаад ингэж бүр ингэж 80 одоо 2% нь ингэж бүр ингэж те бит бус одоо эдийн хөрөнгөөр хамгийн үнэтэй болж хувираад байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор энэ одоо тухайн компани одоо ингэж нөгөө бизнесийн хөгжлийнхөө явцад тийм ээ хөгжөөд ингэж одоо нэгэнт ингэж одоо ингэж зах зээл дээр туршигдаад батлагдсан бизнес модель нь хөгжиж гисэн те. Тэгээд ийм одоо зах зээл дээр брэнд нь танигдчихсан. Тэр брэнд нэр ноу хаугаа ингэж хуулиар баталгаажуулаад тийм ээ хууль зүйн баталгаа гаргаад ингэж авчихсан энэ үнцэнтэй зүйлээ тийм ээ зөвхөн эзэмших биш бусад хүмүүст бүх талууд ашигтай байх бус бизнесүүдэд нөгөө боломж олгох тийм ээ энэ үднээсээ тэр эрхээ шилжүүлэх тийм ээ бусад этгээдүүдэд тэр нөгөө нэг брендийн нэр хүнд тийм ээ тэр баталгаажсан эрхүүдээ шилжүүлж тэднэрт тодорхой хяналт тавьж тэднээр ингээд хэрэгжүүлүүлээд тэднээсээ тодорхой хураамж авч төлбөр авч тийм ээ бизнесээ өргөжүүлэх ийм одоо зохицуулалтаар энэ франчайзинг гэрээ гэдэг зүйл бий болсон. За тэгвэл одоо яг нөгөө сүүлийн үед яг FM телевиз, радио хэвлэл мэдээлэл хэрэгслэр гэвэл Монгол одоо HD телевиз яг түн шиг за тэгээд давьяслаг монголчууд сүүлийн үед бол одоо 2018 онд бас The Voice-ыг явуулна гэдэг. Эдгээр зүйлүүд маань бол франчайзинг гэрээтэй холбоотой гэсэн үг. Яг үнэ. Өөрөөр хэлбэл дэлхий дээр одоо франчайз нэвтрээгүй салбар гэж байхгүй болсон. Ерөөсө бүх салбарт одоо ингээд ерөнхийдөө нэг бизнесийн амьдралын мөчлөг гэж байт юм да нэвтрлээ, өстөө, тогтворчлоо, тэгээд магадгүй унах ч гэдэм үү те. Тэгэхээр нэг ийм тогтворчсон бүр ингээд үнэхээр үнцэн болоо хөрчихсөн тэр нэр брэндээ тодорхой одоо хураамж аваад тийм ээ бусд этгээдүүд ашиглуулж байгаа хэлбэр нь бол одоо боловсролын салбарт байна.
Тэ. За мөн одоо түргэн олонны салбаруудад байна, үйлчлэгээний салбарт байна, зочд буудлуудад байна. Ахаа дээрээс нь энэ шоу entertainment контентын салбарт, энэ креатив индастри гэж ярддаг бүтэц үйлдвэрлэлийн салбарт ч гэсэн яг сонгодог утгаараа хэрэгжээд явж байгаа. Энэ өөрөө маш том одоо бизнесийн одоо том орчин болж ирээд байгаа юм л да. Энтэй холбоотойгоор яг таны хэлж байгаа энэ олон улсын энэ нөгөө нэг нэр хүнд бүхий те дэлхийн хичнээн орон зохион байгуулагдсан энэ шоунуудыг одоо албан ёсны эрхтэйгээр гэдэг нэг яриад байгаа шүү дээ те. Энэ өөрөө яг франчайзингийн зарчмаар энэ одоо Монголд нэвтэрдэг гэсэн үг. Тэгээ одоо бол Монголд бол одоо яг энэ утгаараа тийм ээ өөрөөр public те нийтэд бол энэ бизнесүүдийн одоо хэлбэр өөрөө энэ гэрээгээр яг явж байгаа гэсэн үг тийм. За таас түрүүн ноу хау гэж ярьлаа тий. Тэгээ энэ талаар бас жоохон дэлгэрүүлээд ярихгүй юу? Ноу хау гэдэг дээр болохоор ерөнхийдөө яг бизнесээ болохоор ялангуяа бизнес ертөнцид ярьдаг зүйл л дээ. Тийм ээ. Тухайн бизнесийн яг одоо нууц гэж хэлдэг юм уу да. Тийм. За бүтээгдэхүүн байлаа гэж бодоход тэрний орц найрлагын асуудал яригдана тийм үү. Тэрний амт чанарын асуудал яригдана. Үйлчлэгээний хувьд ярангуй тэр үйлчлэгээний стандарттай соёлын асуудал яригдана ч гэдэг юм уу тийм. Энэ зүйл дээр одоо юу гэдгийг тухайн байгууллагын тэр технологийн тэр нууцаа одоо ноу хау гэж нэрлэдэг. Тэр нь болохоор тухайн байгууллагын тэр одоо юу гэдгийг үйл ажиллагааны явцад тэ туршлагынхаа үр дүнд, мэдлэгийнхаа үр дүнд бий болгосон тэр нууц тийм ээ ийм мэдээллийг хэлж байгаа. Онцгой ачин бүлэглэхэд тусгай мэдээллийг хэлж байгаа. Тэгэд энийгээ ноу хау гэдэг зүйлээ бий болгочоод энийгээ яаж ийм тодорхой нөхцөлтэйгээр бусдад ашиглуулад эрхээ шилжүүлээд эндээс төлбөр авч байгаа систем л байна. За франчайзинг гэрээний одоо талуудын үүрэг нь ямар үүрэгтэй байдаг юм бол? Тэгэхээр энэ дээр барангууд эрх шилжүүлэн авахч гэсэн хоёр ойлголт яригддаг. Тэгэхээр эрх шилжүүлэгч гэдэг нь болохоор түрүүний хэлжсэн тэр хуулиар хамгаалагдсан тэр батианд зохиогч эрх байж болж байна тийм ээ. За барааны тэмдэг байж болно. Энэ зүйлийг одоо хуулиар хамгаалагдсан эрхийг эзэмшиж байгаа. Тийм үү. Тэрийг одоо жишээ нь бусдад шилжүүлэх эрх бүх этгээд хэлж байгаа. Энэ хүний тухайд болонгууд нэгдүгээрт болонгууд яаж байгаа юм бэ гэхээр энэ болохоор хуулийн этгээд асуудал яригдж байгаа тийм үү. Энэ дээр нэг зүгээр яг онцлог нэг зүйлийг тайлбарлахад эднэрийн нэг давуу тал нь яадаг вэ гэхээр энэ үндэстэн дамсан корпорациуд буюу олон одоо улс орнуудад энэ бизнесүүд ингэ цэцэглээд хөгжиж байгаа нэг гарцыг ерөөхдөө тэр Америкийн тэр 1940-од оноос хөгжиж ирсэн франчайзинг систем бий болгосон гэж үздэг. Тэр нь юу юм бэ гэхээр жишээ нь том одоо гигант болчихсон том бизнесийн компаниуд байна шүү дээ. Тэр компаниуд яадаг вэ гэхээр мэдээж одоо салбарлаад ингээд нэг илүү нэг үйл ажиллагаа өргөжүүлэх хэрэгтэй болно тийм үү. Тэнгүүд салбарлаж өөрийнхөө нэгжийг нээе гэхээр тэнд асуудал үүсэж байгаа. Нэгдүгээр хөрөнгө оруулалт шаардна. Тийм үү. Хоёрдугаарт эрсдлээ өөрөх болно. Тийм үү. Эрсдлийг удирдлагын хэрэгтэй болно. Алдагдлаар хамаа тэрийг хүлээх хэрэгтэй болж байна. Тэгэхээр нилээд дахиад нэг юм нэлийн одоо менежментийн асуудал гэдэг олон юмыг шаардж шүү дээ. Тэгэхээр ингэхгүйгээр тийм үү. Тодорхой нөгөө шаардлага тавиад тэр одоо тэр брендийг тийм ээ одоо тэр танигдсан тэр одоо үнцийн нэг тийм ээ тухайсан газар нутагтаа хэрэгжүүлэх тийм нөгөө боломжийг олгож байгаа үст тийм ээ. Тэгэхээр энэ дээрээс юу харагдж байгаа юм бэ гэхээр эрсдэлгүйгээр хөрөнгө оруулалт гаргахгүйгээр тийм ээ зар алдагдлыг хүлээхгүйгээр өөр орнуудад тийм ээ тодорхой тэр эрхийг шилжүүлээд тэр эрхийг нь тухайн одоо эрхийг шилжүүлэх авсан этгээд нь болонгууд тийм ээ өөрийн бизнесийн адил тэрийг хөгжүүлэн авч явах энэ боломж өсөж байна. Тэгэхээр энэ дээр нэг л онцлог байдаг нь юу юм бэ гэхээр эрх шилжүүлж байгаа этгээд нь болонгууд ямар нэгэн одоо юу гэдгийг эрс түлээхгүй байгаа зү. Харин эрх шилжүүлээ авч байгаа этгээд нь болохоор бие даасан хуулийн этгээд байдаг. Ямар нэгэн тэр нөгөө эрх шилжүүлж байгаа этгээдтэй холбоотой охин юм хараат компани салбар төлөгчийн газар биш байхгүй дистрибьютор ч юм уу зуучлагч биш. Тэр бие даасан хуулийн этгээд байгаа тэд нартай гэрээ хийгээд өөрөө бие даан үйл ажиллагаа болдог, өөрөө эрсдэл болон хариуцлага хүлээдэг, өөрөө хөрөнгө оруулалтаа оруулдаг ийм бизнесийн шударга систем байгаа даа зү. Тэгэхээр энэтэй холбоотойгоор яаж байгаа юм бэ гэхээр энийг би яагаад тайлбарлаж байгаа нь үндсэн концепц нь энэ. Тэгээ энэтэй холбоотойгоор эрх шилжүүлж байгаа этгээд өд болонгууд эрхээ яаж гэнэ нөгөө хуулиар баталгааж усан байх асуудал яригдана. Дээрээс нь тэр эрх шилжүүлэн авч байгаа буюу франчайзаар тэр нөгөө брендийг нь те тухайсан газар нутагт хэрэгжүүлэх гэж байгаа этгээдэд тодорхой нөгөө үнэн зөв судалгаа тооцоон тоталгуурласан бодиттой мэдээллийг өгөх хэрэгтэй байдаг. Дээрээс нь одоо гарын авлага гэж ярьдаг юм л да. Одоо гайд бук гэдэг шиг үндсэндээ яадаг вэхээр франчайзыг хэрэгжүүлэх одоо үндсэн одоо бүх тайлбар, танилцуулга те аргачлалуудыг авсаргасан ийм материалыг гаргаж өгдөг. Гаргаж өгөх хэрэгтэй юм. Тийм гэсэн үг. Тэгээ бодиттой мэдээлэл гаргаж өгнө гэсэн. Жишээ нь бүр энгийнээр ярих юм бол одоо юу гэдгийг за одоо жишээ нь юу гэдгийг нөгөө үйлдвэрлэлийн салбарын юм оруулж ирэх боллоо гэж бодлоо л да. Одоо Монголд те гадны бизнесийг оруулж ирэх боллоо гэж бодлоо гэхэд тэрний түүхийд тоног төхөөрөмж, технологи, те менежмент за дээрээс нь гадагшаага одоо олон нийтэд харагдах нэгдсэн дүр төрх буюу одоо брендинг гэж яриа л да тийм ээ. Одоо тэр нөгөө нэг лого, өнгө, үсэглэл, дүрслэл те. Тэгээ тэр бүх зүйлийг стандарт тэр одоо орчин, зай гэл бүх юмны стандартууд гаргаж өгч байгаа шүү дээ. Энэ бүхнийг дагаж мөрдөх тэр юг гайд тийм ээ. Одоо тэр нөгөө тайлбар номыг гаргаж өгөх хэрэгтэй болдог. Мөн дээрээс нь энэ дээр нэг онцлог нь юу байдаг вэ гэхээр одоо юу яадаг гэсэн үг. Одоо тодорхой нутаг дэвсгэр бас зааж өгдөг.
Өөрөөр хэлбэл жишээ нь юу хэлж байгаа юм бэ гэхээр за одоо манад бол жишээ нь одоо юу гэдэг нь KFC те. За Pizza Hut орж ирлээ шүү дээ. Энийг бол чинь 5 богд групп одоо шинэ франчайз нэгжмаар орж ирлээ шүү дээ. Тэгвэл энэ тодорхой нутаг зааж өгч Монгол улс гэж зааж өгөөд өөр этгээд энд одоо дахиж тэр компани тийм үү эрхийг авч үйл ажиллагаа явуулахгүй байх. Тэр нөгөө бүс нутгийг нь хязгаарлаж өгдөг байхгүй. Ингэснээр яаж гэнэ вэ гэхээр өрсөлдөөнийг яаж гэнэ зохицуулж өгч болж шүү дээ. Дээрээс нь тодорхой дэмжлэгүүдийг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл маркетингийн хувьд яаж явах юм, борлуулалтын хувьд яаж явах юм те. Мөн дээрээс нь зохион байгуулалт яаж явах юм, систем тогтолцоо нь ямар байх ингээд бүх дэмжлэгүүдийг үзүүлэх. Ийм жишээ нь өргүүдийг хүлээдэг. За мөн дээрээс нь мэдээж нөгөө юу гэдгийг хураамж авах үргэлээ шүү дээ. Ирэх авна шүү дээ тийм ээ. Одоо тэр юугаа ирэхээ эзэмшүүлж байгаа учраас. Гэх мэтчлийн ийм суур үргүүдийг хүлээж байгаа. Гэтэл нөгөө талаас аваад үзэхээр эрх шилжүүлэн авч байгаа хүн байна шүү дээ тийм ээ. Тэр хүний одоо хүн буюу хуулийн этгээдийг ярьж биелээс хуулийн этгээд тийм ээ. Эднэрийн тухайд болохоор мэдээж хураамж төлнө. Тийм ээ. Тэгэхдээ хураамжийг төлөхдөө болохоор нэг зүйлийг би энд нэг зүйлийг хэлэх гэсэн. Маш олон хүмүүс ерөнхийдөө бизнесийг хөгжүүлэх боломж юм аа энэ бол. Нэг талаасаа харахаар ингээд нөгөө толгой иршилжүүлж байгаа нөгөө том брэнд компаниуд тэрийг ингэж нөгөө зах зээл дээр хүргэх нэг менежмент харагдаад байгааз. Нөгөө талаасаа маш олон хүмүүс бизнест ялангуяа телевизээр сууж байгаа бизнес эрхэлж байгаа орон нутгийн ч гэсэн бизнес эрхлэгч байгаа гэж бодож байна. Юу хийх вэ? Яаж хийх вэ? Яаж тохижуулах вэ гэд бүх юмыг бодоод ингээд байдаг шин санаа яаж болох уу гээл те. Гэтэл ингэх шаардлагагүйгээр зах зээл дээр яасан мөн үү? Туршигдсан бизнес моделийг зүгээр төлбөрийн төлөөд яг тэр стандартаар нь хэрэгжүүлэх боломж байна. Тэр утгаараа яаж байгаа юм бэ гэхээр анхны нөгөө нэг хураамжийг бол төлдөг. Үндсэн үүрэг нь бол тэр нь болохоор мэдээж нөгөө нэг тэр эрхийг шилжүүлээ авч байгаа учраас анхны хураамжийг төлсөн. Дээрээс нь ашиглалтын хураамж гэсэн ойлголттой. Тэр нь одоо юу гэдэг юм те жилдээ нэг магас жилдээ нэг гэдэг юм нөгөө нэг тэр нөгөө брендинг ашиглаж нэр хүндээ ингэж авч явсныхаа төлөө тийм ээ. Энэ хураамжийг төлнө. Дээрээс нь тэр нөгөө эрх шилжүүлүүлж байгаа шилжүүлэн өгч байгаа нөгөө одоо хууль этгээд байгаа шүү дээ тийм ээ. Брендийг эзэмшиж байгаа, танихтныг эзэмшиж байгаа. Энэ хүмүүсийн аж сонирхлыг хүндэтгэх ёстой тийм ээ. Дээрээс нь тэдний тэр борлуулалтыг бас өсгөж өгөх үүрэг хүлээн шүү дээ. Тийм үстэй чинь гэрээ байгуулад энийг авч байгаа учраас тэгээ нэр хүндийг авч явах. За тэгээд мэдээж одоо бусад одоо ерөнхий мэдээлэлээр тийм ээ одоо жишээ нь одоо зах зээл дээр энэ бизнес ямар төвшөнд явж байна те яаж одоо цаашаагаа тэлэх бодлоготой байна гэдэг ч юм уу те суурь мэдээллүүдийг өгөх ийм үүрэг хүлээж идэг. Тэгээ энэтэй холбоотойгоор мэдээж нөгөө тэр их шилжүүлж өгж байгаа брендийг эзэмшиж болонгууд тухайн нөгөө их шилжүүлээ авч байгаа гэдэг тийм ээ одоо заавал тогтмол хугацаа гэхгүйгээр тийм ээ тухайсан хугацаанд энэ нэг бинтинч байдлаар ч хамаагүй тийм ээ хяналт шалгалт их хэрэгтэй гэдэг. Ингээд энэ систем өөрөө маш эрүүл системээр явдаг бүх талууд ашигтай байх боломжтой гэсэн. Хоёр талдаа л ерөнхийдөө ашигтай гэр юм биш үү тийм ээ. Дэлхийн нийтэд маш их амжилт олж байгаа бизнесийн одоо цаг хүртэл байхгүй. За тэгвэл энэ гэрээний хэлбэр нь бас ямар хэлбэртэй байдаг юм бэ? Гэрээний хэлбэрийн хувьд болохоор франчайзинг гэрээ болоод бичгээр хийгдэх ийм шаардлагатайагдаж байгаа. За тэгээд энэ гэрээг болонгууд үндсэндээ нөгөө хоёр ангилал байгаад байгаа юм л да. Нэг нь болохоор нөгөө нэг юм нөхөрлөлийн хэлбэрээр энэ гэрээг одоо байгуулж болдог. Тэрний хэлж байгаа юм бэ гэхээр эрх шилжүүлж байгаа этгээд эрх шилжүүл авч байгаа этгээд байна тийм үү? Энэ хоёр хоёулаа яг ижил тэнцүү эрхтэйгээр гэрээгдэж болдог. Эсвэл нөгөөт нь болохоор субординацийн хэлбэрээр гэж ярьж байгаа. Тэр нь болохоор нөгөө энэ хоёр талын аль нэг нь давуу эрхтэйгээр энэ гэрээг хийх боломжтой байдаг. Тэгэхээр энэ бүх нөхцлүүдийн франчайзинг гэрээний онцлог болохоор энэ өөрөө тухайн бизнесийн бүр одоо тэр нөгөө нэг эдийн бус хөрөнгө буюу те бүхэл өнгөрсөн хугацаанд бий болгосон бүх нэр хүнд те тэр технологи ноохоо бүх юмыг шилжүүлж байгаа учраас маш нарийн зохицуулалттай дэлгэрэнгүй хийх хэрэгтэй болдог байхгүй. Тиймээс энийг бол бичгээр хийх шаардлагатай байдаг. За одоо тэгвэл бас Монголд маш олон гадаадын брэндүүд орж ирсэн. Аль хэдийнэ бас олонний танилцсан хүмүүс монголчууд аль хэдийнэ хэрэглээд ирсэн байна. Тэгвэл одоо энэ хугацаанд бас гэрээнийх нь хугацаа нь ямар хөө байдаг юм бол хугацааны тухайд болохоор яг зүгээр хугацаатай болон хугацаагүйгээр байгуулдаг. За. Тий. За яг зүгээр хугацааг урт байх уу богино байх уу гэдэг дээр болохоор тухайн нөгөө одоо чинь эрхшилжүүлэх авах гэж байгаа хүн байна шүү дээ. Франчайзинг гэрээгээр тийм ээ тэр брендийн нэр үндийг менежментийг авах гэж байгаа гэхэд болонгууд яадаг вэ гэхээр хэр их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж байна гэдэг асуудал яригдана үстэй. Тэгэхээр эн чинь юу хэлж байгаа юм бизнесийн энгийн зарчим бол хөрөнгө оруулна тэгээд тэрийг хэдийн хугацаанд нөхөд хэдийн хугацаанд өгөөж авч эхлэх вэ гэдэг асуудал байна үстэй. Тийм үстэй. Тэгэхээр юу хэлж байгаа юм бэ гэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ ихсэх тусам яаж гэнэ хугацаа уртсах магадлалтайгаар явдаг. Гэхдээ дийлэнхдээ энэ өөрөө энэ гэрээ бол үүргийн эрх зүйн үргэлжилсэн харилцаа учраас хугацаагүйгээр байгуулагдах ийм одоо жишээ боломжтойгоор явдаг. Зүгээр яг жишээ болгоод ярихад хамгийн анх одоо Монголд одоо юу гэдэг нь франчайзыг одоо амжилттай нэвтрүүлсэн жишээ болохоор хүн болгон мэднэ л дээ нөгөө MCS компани тийм ээ дэлхийн хөгжлийг Монголд гэсэн үрээтэй ажилладаг тийм ээ одоо яалсараа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор жишээ нь Coca-Cola-г
нэмээд дэлхийн брендийг яасан бэ гэхээр нөгөө франчайз хэлбэрээр анх тийм ээ ажиллаж эхэлсэн. Гэхдээ эхлээд нь болохоор яасан бэ гэхээр бүх одоо түүхийд материал юмнуудын тийм ээ сав баглаа бодлын Монголдо татж авчираад энчинээс савлах байдлаар зөвхөн тийм ээ ийм байдлаар явж ирсэн мөн сүүлдээ яг энэ бүтээгдэхүүний үйлдвэрийг Монголд оруулж ирж ингэж хөгжүүлсэн те. Тэгэхээр энэ яаж юм нөхөр дээр бизнесийн насжилттай холбоотой байна тийм ээ. Хэр их хугацааны хөрөнгө оруулалт шаардахгүй яах вэ гэдгийг хамаарат франчайзингийн нөхцлүүд байдаг байна. Тэгэхээр жишээ нь одоо юу хэлэх гээд байна вэ гэхээр яг зүгээр Монгол улсын хувьд болонгууд одоо нэг зах зээлийн хувьд болохоор юу гэдэг бизнесийн зах зээл өөрөө арай жижиг гэж ярьдаг те. Гэхдээ том жижигийн ялгаа гэсэн ойлголттой бас одоо шууд хамаарахгүй. Гэхдээ энийг тооцож үзээд яадаг вэ гэхээр франчайз өгж байгаа компаниуд болонгууд нөгөө одоо жилд хийчнээ тооныг үйлдвэрлэх те. За хичнээн ширхгийг үйлдвэрлэх зах зээлийн потенциал нь ямар бүх судалгаа тооцоог нэг тэзүү гэж ярьдаг шүү дээ. Техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж тооцож үзэж хагаад багтаамжинд тулгуурлаад ийм багцуудыг санал болгодог байхгүй. За танах ийм зах зээл дээр ажиллах гэж байгаа юм бол ийм хүчин чадалтай үйлдвэрийг франчайзаар оруулж болно. Эсвэл ийм хүчин чадалтай гэдэг. Өөрөөр хэлбэл нэг сонголттой байна шүү. Тэгээд тэрийг одоо жишээ нь 1 оттой 2 оттой 3 оттой 4 оттой ч гэдэг юм ингээд зэрэглэлтэй гэсэн. Тэгээд очиод тэнчэнээс харж агаад манай зах зээл ийм юм чинь бид нэр санхүүгийнхаа боломжийг тулгуурлаад эхлээд нь энийг авъя. Дараа нь энийг авъя гэдэг ингээд өсөх боломжтой тийм систем байдаг. Тэгээ бүр нарийн яадаг вэ гэхээр зөвхөн тэр нөгөө нэг технологи гэдэг нь бол аргачлал тийм үү бизнесийн. За тэгээд тоног төхөөрөмж, түүхийд материал, тэгээд нөгөө менежмент энэ төргээд брэнд энерги явж шít. Энийгээ суулгахын тулд яадаг вэ гэхээр тэр эрхшилжүүлж өгж байгаа тийм ээ тэр брендийн эзэн компаниуд болонгууд бүр ингээд нэг системтэйгээр сургалт явуулж өгдөг. Ажилтнуудын сургаж өгжүүлж өгдөг. Бүгд яадаг вэ гэхээр тодорхой өөрийнхөө дэргэдийн франчайзтай холбоотой юм одоо миний академи гэдэг юм уу сургалтууд байдаг. Тэнд нь одоо жишээ нь яг энэ Монголд ч гэдэг юм уу те энэ эрхшилжүүлээ авч байгаа хүмүүс нь очиж суралцдаг. Бас дээрээс нь тэндээс экспертүүд ирээд тэр тоног төхөөрөмжийг суурлуулах те бүх стандартуудыг нь хангаж өгөө. Дээрээс нь энд ажиллах хүмүүсийг бас давхар сургаж өгдөг. Бүр ийм сургалтын маш том ийм цикл систем байдаг. За зөвхөн одоо нөгөө нэг тоног төхөөрөмж төр сургадаг гэдэг нь л да. Одоо тэгвэл нөгөө Nike, Adidas гэл одоо том брэндүүд шүү дээ тэ хувцсны. Одоо эдгээр зүйлүүд дээр бас яг адилхан үйлчлдэг гэсэн үг юм уу? Яг тэр нь одоо нөгөө жишээ нь үгдгийн үйлдвэрлэл явуулах гэж байна уу, тийм үү? Одоо жишээ нь би энэ дээр нэг юм тайлбарлах гэж байна л да. Ерөнхийдөө франчайзинг гэрээний зүйл нь болохоор одоо бүтээгдэхүүн гэж яриа л да. Хүмүүс болохоор бараа бүтээгдэхүүн ямар алгатай вэ гэхээр холж яриад байдаг нэг юм гэдэг. Дэлгүүрт байгааг нь юу гэдгийг бараа гэж үлдвэрсэн бүтээгдэхүүн тэргээ бодлоо яриад байдаг шүү. Гэтэл product буюу бүтээгдэхүүн гэдэг ойлголт өөрөө дотроо хоёр салж байгаа. Энэ болонгууд нэгдүгürt үйлчлэг, хоёрдугаар бараа гэсэн үг байхгүй. Тэгэхээр үйлчлэг гэсэн бүтээгдэхүүн гэж үздэг байгаа даа. Тэгэхээр үйлчлэгээний франчайз хийх гэдэг нь үү? Бараа бүтээгдэхүүний франчайз хийх гэдэг нь гэдэг асуудал ялгаатай байгаа даа. Тэнгүүд бараан дээр ярингууд жишээ нь ялангуяа одоо жишээ нь түүхийн эдийг нийлүүлэлт хийх юм уу те. Мөн одоо жишээ нь барааг цаашаа түгээх ийм системээр явах юм гэдгээс хамаарат тэр франчайз асуудлууд яригдчих. Тэгэхээр жишээ нь одоо юу гэдгийг яг одоо хятад гэхэд бол дэлхийн бүхэл орны үйлдвэрлэлүүд жишээ нь тэнцээ явагдаж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр жишээ нь яг одоо таны хэлж байгаагаар тухайн толгой компани нь тийм ээ брэнд эзэмших компани өөрөө үйлдвэрээ байгуулад өөрөө салбараа байгуулад ингэж хөрөнгө оруулж байгуулсан ийм одоо брэндүүд байна. Жишээ нь тэг ядаж байт юм. Зарим нь болохоор энэ франчайзингийн хэлбэрээр шууд яаж гэнэ эрхээ шилжүүлчихсэн. Тэгмүүд эрхшилжүүл авч байгаа тэгэхэд өөрөө хөрөнгө оруулаад өөрөө эрсдлээд агаад өөрөө менежмент хийгээд ингэ явж байгаа. Тэгэхээр мөнгө гарахгүйгээр шийдэх нэг юм тийм бизнесийн зарчим байгаа даа үстэй энэ дээр харахад. Тэ нэгэнт ингэ үнцэнтэй. Тэгэхээр энэ дээр нэмээд нэг зүйлийг ихэд юу болж байгаа юм бэ гэхээр бизнес өөрөө тодорхой шатанд түрээд хөгжөөд ирэхээр өөрөө хэлбэл яаж байгаа юм бэ гэхээр өөртөө үйлдвэрлэлээ хүртэл явуулахад болж эхэлдэг. Тухайн газар тийм гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо жишээ нь юу гэдэг одоо бүр нэг дэлхийд танигдсан нэг тодорхой том брэнд болоод ингээ хөрчлаа шүү дээ. Тэр нь өөрөө маш том үнцэнтэй те. Ийм брэнд болоод 4 тэрбум долларын хэмжээгээр үнэлэгдэх хэмжээний жишээ нь одоо Coca-Cola-гийн нэр хүнд ч гэдэг юм ингээ яригддаг шүү дээ те. Тэгэхээр энэ нэр хүндийг ингээ босгоод ирсэн компаниуд өөрсдөө үйлдвэрлэгээ зовоодох шаардлагагүй зүгээр л менежментийн компани болж хөрчиж байгаа байхгүй. Ингээл франчайзаар зүгээр эрхүүдээ шилж өгөөл тэрийг нь ашиглаад тэр бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд хүмүүс түргээ яваад байна. Тэндээсээ тодорхой одоо жишээ нь хуваа аваад одоо ногдлол шиг гэж royalty fee гэдэг чинь энийгээ аваад ингээд явж идэг ийм систем рүү орчдөг. Тэгээ би яагаад энийг яриад байгаа юм бэ гэхээр яг бид хоёр ингээд дэлхийн юм яриад байна шүү дээ. Гэтэл энийг одоо Монгол руугаа буулгаад харъя л да. Тэ. Тэгэхээр одоо ингээд бид нар чинь ингээд одоо Монголын одоо зөвхөн жишээ нь би Японы болон Швейцарын ч юм бизнесмэнүүдтэй уулзаж ярилцж байсан. Тэдэртэй ингээ ярилцаад та энэ бизнесийг одоо яагаад хийдэг вэ, хизээ ихсэн бэ гэдэг ингээ яриа л да. Тэгэхээр манай 5 дахь үеийн 7 дахь үеийн бизнес гэж ярьдаг байхгүй. Өвд залхамжилсан, үе дамжсан бизнесүүдийг тэрхэн авч явж идэг.
А гэтэл Монголд болонгууд яаж байгаа юм бэ гэхээр бизнесүүд одоо дөнгөж одоо 2 дугаар үе рүүгээ орж эхэлж байна. Өөрөөр хэлбэл 90-ад оноос л одоо жишээ нэг гахаага үрэж чамаагүй ингээл хүмүүс бизнесийг эхэлж ирсэн. Тэгэл зоригтой, хүчтэй, тууштай байсан хүмүүс нь өнөөдөр ингээд шалгарч үлдээд тийм ээ. Тодорхой бизнесүүд ингээд онож тодорхой бижэд тийм ингээд тогтолцоо үүсээд ирж штэ. Тэгээд одоо тэр хүмүүсийн үр хүүхдүүд нь одоо бизнесийн залгамжиж авч яваад ингээд эхэлж байна. Яг энэтэй холбоотойгоор яаж байгаа юм бэ гэхээр тодорхой бизнесүүдийн моделүүд бий болж эхэлж байна л да. Жишээ нь одоо юу гэдгийг пиццаны зах зээл тэгээд ингээд жишээ нь одоо мистер пицца ч юм уу тийм. За магадгүй одоо хоолны бизнесийн зах зээл дээр аваазангууд жишээ нь одоо хаан бууз, зочин бууз гэдэг юм ингээд тодорхой ингээд юм. За одоо эсвэл одоо үндэсний зах зээл дээр болонгууд жишээ нь юу гэдгийг модерн номац ч гэдэг юм уу те ийм бизнесүүд үүсчлээ шүү дээ. Тэнгүүд эднэр одоо ингээд модель гарцсан биш ингээд бодоод үзтээ та энэ брэнд нь байж гин тийм үү өнгө төрх нь байж гин менежмент нь байж гин стандарт нь байж гин мөн үү маркетинг нь байж гин борлуулалтын төлөвлөгөө нь байж гин зах зээлийн судалгаа аргачлал систем бүх юм бүрдсэн энэ зүйлээ яаж гин вэхээр одоо энэ франчайзингийн системээр орон нутгуудад өгж болж байгаа байхгүй. Өөрөө 21 аймагт салбар байгуулах гэж зовоодох шаардлага байна. Өөрийн нэг захирал тавиал те. Өөрөө тэрийгээ сайн явж гэнэ, буруу явж гэнэ гэдээ ингээд хянаадах шаардлагагүйгээр яаж гэнэ. Эднэр энэ модела, энэ брэнд болсон зүйлээ хуулиар хамгаалуулад энийг тодорхой нөхцөлтэйгээр орон нутгуудад одоо чи франчайз хэлбэрээр ингээд өгж болж штэ. Тэгэхээр энийг нөгөө талаас нь аваад харах юм бол одоо он ТV-г үзэж байгаа те. Ялангуяа заавал төв одоо нийслэл одоо биш юм маркет орон нутгад ажиллаж амьдарч байгаа бизнесмэнүүд шүү дээ. Тэд нар жишээ нь одоо юу гэдэг саяны хэлж байгаа хүнсний чиглэл бизнес хийх гэж байгаа бол тийм ээ. Өөрөө нэг бодож олоод тэгээд нэг юм босгоцсон дугуй шиг юм хийдэг шүү дээ зарим хүмүүс чинь гинт орчихсон. Өө ханы улаанаар уучил таалагдах юм байна да гэл ингээд өөртөө зориулж баахан юм босгочихдаг. Тэгээд одоо нэг юм одоо объект босгоч ирчингүүт одоо менежментээ яах вэ гэдэг айхаас уучдаг гэсэн. Нэг нь болоод идэг нөхөт юм тийм байгаа үстэй. Ингээд өөрөөр энд чинь зөвхөн мөнгө гэдэг ойлголт биш менежмент гэсэн үг яриад байгаа. Компьютер ярих юм бол хардвер, софтвер гэдэг хоёр очдөг шүү дээ. Хардвер нь тоног төхөөрөмжний софтвер нь програм нь гэдэг шүү дээ. Тэ? Гэтэл манайхан яадаг гэхээр одоо Монгол улс маань өөртлөө өөрөө тийм байхгүй. Монгол улсын одоо жишээ нь төрийн албаны ингээд судалгаа хийж үтсэн байдаг байхгүй. IT-ийн салбарт зарцуулж байгаа мөнгөнд үгийг ингээд харьцуулаад аваад үзэхээр өнгөрсөн хугацааны заяа. Бараг 195% нь хардвер дээр зарцуулагдсан байдаг байхгүй. Баахан тоног төхөөрөмжүүд, баахан компьютерүүд, баахан юмнууд байж идэг. Гэхдээ амар үзүүлэлт өндөртэй. Харамстай нь софтвер дээр маш бага мөнгө зарцуулдаг. Тэгээ хэрэглэнээс илүү гарсан компьютер тоног төхөөрөмжүүд аваад тавьчихдаг. Энэ чинь өөрөө гажуудлаа уусна. Яг энтэй адилхан бизнес төр ч гэсэн яаж байгаа юм бэ гэхээр маш их хөрөнгө зарж ингэж одоо сайн юм хийх гэдэг л да. Орон нутаг орноо хөгжүүлэх гэдэг, бизнес хөгжүүлэх гэдэг нь те. Баахан юм зарцуулж ингэж энийг яаж авч явах вэ? Яаж хүнээр дүүрэх вэ? Хүн тасардгүй, мөнгө тасардгүй яаж болох вэ гэхлээс учдаг. Яг үнэн те. Гэтэл эн чинь өөрөө угаасаа ингээд зах зээл дээр шалгараад те одоо өөрөөр хэлбэл ингээд амьдрах чадвартай бизнес модель болоод хөрсөн ийм загварууд байгаа үст. Тэгэхээр энэ загваруудтай тэр компаниудтай тохироод франчайзинг нөхцөлөөр ингээд ирэхээр ширүүлэх боломжтой компаниудаар очиод уулзаад мөн үү. Тэгээд дээрээс нь би хэллээ шүү дээ. Энэ бол ямар нэгэн дистрибьютор биш байхгүй. Дистрибьютор гэдэг нь яадаг вэ гэхээр жишээ нь одоо Adidas ч юм уу, Sony ч юм уу, Samsung ч юм уу одоо ингээд брэндийг Монгол зөндөөл компаниуд оруулж ирж идэг. Adidas 1 2 3 4 гэсэн те. Өөрөөр хэлбэл хідэн ч хүн тэдний тамтгалын ба зарж л болж ирээд аваад байгаа. А гэтэл франчайзинг онцлог болохоор нутаг дэвсгэр заагаад Монгол улсад эсвэл тэр одоо аймагт эдний франчайзыг зөвхөн манайх хэрэгжүүлнэ гэдэг ингээд юм нөгөө бүсчилсэн буюу хязгаарлалт тавиул авчиж байгаа учраас тэгээд нэгэнт танигдсан брэнд байгаа гэсэн. Одоо яг л манад одоо шин Tom & Toms ч юм уу те брэндүүд ороод ирсэн. Энийг хүмүүс ямар бараг сурталчлах шаардлагагүйгээр орж тэрийг нь уудаг те. Бүр өшөө болоогүй орж ирэхэд нь үүсэлж байгаа хүмүүс нь сайн байна уу гэж бүр зэрэг мэндэлдэг те гараа явахт нь баярлалаа гэж зэрэг гаргадаг. Эн чинь бүр үнээр тогтцсон соёл байхгүй. Яг энийг яг ийм хувцастай. Ингээнээр хэлэх юм бол үйлчилгээ хүртэл хичнээн олон хүн үзүүлж байгаа боловч ингээнээр хэлэх юм бол яг нэг хүн шиг харагддаг. Яг нэг хүн шиг ярьдаг, яг нэг хүн шиг үйлчлэг үзүүлдэг. Ийм стандартууд байх байхгүй. Тэгэхээр энэ системийг нь төлбөрийн төлөөд нэвтрүүлчих юм бол яаж юм? Илүү урт настай байх боломжтой ийм бизнес систем. Адилхан л ер нь бол хоёр талтай ашигтай байдаг учраас тийм ээ. За би бас нэг гайхаад байна л да. Одоо ингээд Benetton ч юм уу за ингээд орж ирж байгаа Nike гэл орж ирж байна. Тэгэхээр хүмүүс энэ яг жинхэнэ Америкээс нь орж ирж байгаа яг оригинал гэж ярьдаг штеп. Гэтэл зарим хүмүүс наадах гэж аваад хэрэглээд үзэхээр ерөөсөө бараг хөлөх юм шиг байлээ. Нэг 2 3 хоног өмсөөл муухайлчдаг штеп гэл тэгээд иддэг штеп. Эдгээр одоо яг эсвэл зүгээр хүмүүсийн л өөрсдийнх нь тийм бодол юм болов уу? Яг зүгээр над чи юм л дээ. Та жоохон нэг салгаж ялах хэрэгтэй. Одоо жишээ нь наад чин болонгууд жишээ дистрибьютор байдлаар орж ирж байгаа тохиолдол байж болж байгаа. Одоо эсвэл нөгөө нэг албан ёсны гэрээт борлуулагч хэлбэрээр зуучлагч байдлаар гэдэг. Айгүй олон янзаар манад энэ нөгөө барав технологид орж ирээд байгаа байхгүй.
Тийм. Жишээ нь албан ёсоор салбараа байгуулсан байх юм бол тэр байгууллага өөрийнхөө салбарыг Монголд байгуулж байгаа гэдэг утгаараа жишээ нь яаж гэнэ тэр бараа бүтээгдэхүүний чанарын баталгаа энэ төр гэдэг өөр юм яригдчих эхэлж байна тийм үү. За төлөөлөгчийн газар гэдэг бол салбараас арай өөр ойлголт нь яадаг вэ гэхээр нэг юу гэдгийг тийм ээ одоо төлөөлж байгаа тэр хуулийн этгээдийнхаа нэрийн өмнөөс тийм ээ одоо гэрээ хэлцэл байгуулах хэрэгтэй ч гэдэг юм өөр болгох дистрибьютор болоо явчихна. Зүгээр зөвхөн одоо жишээ нь борлуулах зорилготойгоор тэнцээнд хандаж байгаа бол нэг өөр асуудал болчихж байгаа. Ингээд явхаар юу хэлэх гээд байна вэ гэхээр нэгдүгээрт тухайн бизнесийг франчайз хэлбэрээр оруулж ирсэн үү? Тийм ээ. Зүгээр дистрибьютор хэлбэрээр оруулж ирсэн үү? Тийм ээ. Зөвхөн одоо худалдах зорилготойгоор оруулж ирсэн үү гэдэг ч юм уу. Энэ нөгөө нөхцлүүд нэгдүгээрт өөр. Хоёрдугаарт болохоор нөгөө бүтээгдэхүүний чинь үйлдвэрлэж байгаа одоо жишээ нь нэг брэнд байлаа гэхэд тэр чинь дэлхийн маш олон оронд үйлдвэрлэж байгаа шүү дээ. Ер нь бол тийм үст. Тэгэхээр аль үйлдвэрээс нь яаж татсан бэ гэдгээс хамаарат чанарын болон дизайны өөрчлөлт бол байлгүй байх. Тэгэхээр тий өөр байж болно шүү дээ. Жишээ нь энэ дээр би яг бүр энгийн жишээ болгоод яриа л да. Би танд бүр их ойлгомжтойгоор яриа. Жишээ нь одоо манад ороод ирсэн жишээ нь KFC гэд байж та тийм ээ. Энэ одоо яг чинь франчайзаар орж ирсэн байна л да тийм үү. Тэглээ гэхэд энэний амт нь Америкт байж байгаа буюу Хятад байж байгаа KFC-тэй адилхан байдаг. Шалгандаа өөр. Яагаад гэвэл тухайн улс орны локал одоо нөгөө онцлогуудыг судалж үзэж хагаад энэ хүмүүс ямар амтыг илүү таашаадаг вэ гэдгийг судалж үзчихэж тэр амтанд орсон найрлаганд нь шингээж өгчээж бидэнд илүү таалагддаг байна. Тэр Хятад ч гэсэн Хятад амт байж иж тэр хүмүүст илүү таалагдах байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө нутагших гэдэг ойлголт байдаг. Тийм учраас магадгүй би одоо чинь хүнсэн дээр ярьж байгаа бол тэр амт чны асуудал дээр чинь ийм өөрчлөлтүүд байдаг. Чимээ бас тохиргоо байдаг. Түүнээс тэндэлийн байдаг, эндэлийн байдаг гэсэн ойлголтыг бас хатуу ярьж бас болохгүй гэсэн үг. За энэ одоо нэг талаар одоо дэлхийн брэндүүдийг Монголд оруулж ирж байгаа ч юм уу те. Одоо ингээд бусад улс орн руу ингэж явуулж байгаа гэдэг маань нэг талаараа бас зуулчлалын гэрээтэй холбоотой гэсэн үг үү? Би бол тэгж ойлгоод байна л та. Тэгэхээр яг нэг талаас харахаар ингээд зуучлалын шаардаад байна. Гэхдээ зуучлалын гэрээний нэг онцлог байдаг. Тэрний юу юм бэ гэхээр энэ одоо нэг франчайзинг гэрээний нэг онцлог болохоор одоо юу гэдгийг зуучлал болохоор 3 дахь шитгэдийн нэрийн өмнөөс хийгддэг ажил. Тийм ээ одоо жишээ нь юу хэлж байгаа юм бэ гэхээр за KFC байла гэхэд KFC-гийн нэрийн өмнөөс гэж ийшээгээ ингэж явах гэдэг шүү дээ. Гэтэл франчайзинг гэрээний онцлог болохоор 3 дахь шитгэдийг төлөөлдөггүй байхгүй. Тэгээд өөрөөр хэлбэл KFC-г төлөөлж энэ ч үйл ажиллагаа болоод байгаа биш. Харин KFC-тэй гэрээ хийгээд тийм үү? Жишээ нь тэр одоо брендийг эзэмшиж байгаа. За тэр одоо Pizza Hut ч байдаг юм уу тийм ээ? Одоо BBQ Chicken байдаг юм уу? Coca-Cola ч юм уу тийм. Эднэртэй гэрээ хийгээд өөрийнхөө зардлаар өөрийнхөө нэрийн өмнөөс бие даасан үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энэ болохоор тэр онцлог ялгаа нь бол энд байгаа даа гэсэн. Тийм. За баярлалаа. За та яг өнөөдрийн ярьсан франчайзинг гэрээтэй холбоотойгоор бас нэг нэгтгээд дүгнээд үзэгч болоод сонсогчдод маань бас тодорхой дахиад нэг базаад мэдээлэл өгөхгүй юу. Тэгэхээр энэ гэрээг хоёр талаас нь тайлбарлая те. За нэг талаас болонгууд одоо юу гэдгийг шинээр бизнес хийх гэж байгаа те, бизнесээ хөгжүүлэх гэж байгаа одоо хүмүүс байгаа шүү дээ те. Тэр хүмүүс магадгүй үзэж байгаа бол ер нь бол хингээр хэлэх юм бол бүгд байгалийн хууль өөрөө дандаа өсөж дэвчгийг ирмэлцэж идэг шүү дээ те. Юу гэдгийг цааны газартаа хүн бол ресторанта болох тухай боддог шүү дээ те. Тэрнтэй адилхан та хийж байгаа бизнесээ илүү хөгжүүлж дараагийн шатнд гаргая гээл те. Шин санаа яаж болох вэ? Яаж хөгжих үү гэдэг ингээд толгойгочлож байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр эднэрт нэг гарцуулах хуулбар нөр франчайзинг гэрээ байгаа. Тэрээс юу хэлж гэнэ вэхээр ямар бизнес хийх вэ? Ямар бүтцтэй явах вэ? Ямар стратеги барих вэ? Тэ? Ямар одоо системээр явах вэ? Яаж борлуулалт явах вэ? Яаж маркетинг хийх вэ? Ямар дүр төрхтэй байх вэ? Тэ? Брендингээ яаж хөгжүүлэх вэ? Хүмүүст яаж таниулах вэ? Гэд энэ бүх зүйлийг ингээд тогтчихсон компаниас санал тавь тэр компанид санал тавиад мөн үү те таны энэ тогтчихсон хуулиар хамгаалагдсан тэр оюуны өмч ирэхээр хамгаалагдсан те энэ одоо барааны тэмдэг байдаг юм уу зохиогч ирэх байдаг юм уу те патент байдаг юм энэгээр баталгаажсан энэ үйл ажиллагааг чинь эрх шилжүүлэн авч тийм үү тэдний стандарт те тэдний шаардлага тэдний хяналтыг хангасны үндсэн дээрээс болцлыг хангасны үндсэн дээрээс те өөрийнхөө орон нутагта за тэр нь одоо хэлж штэ жишээ нь гадаадаас ярих юм бол Улаанбаатар гэж яригдана орон нутагт тэр энийг явуулах гэж байгаа бол Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж тэр компани надад санал тавиад гэсэн бас франчайзингийн нөхцөлтэй байх боломжтой судалж үзэх хэрэгтэй байхгүй. Тэгээд судалж үзээд тодорхой эрхийг ашиглах тодорхой хураан хэмжээг нь төлөөд тэдний үндсэн тэр одоо загварын дагуу бизнес моделийн дагуу те бэлэн загварыг ингэж хөгжүүлэх боломж бол байна гэсэн үг байна шүү дээ те. Ингэснээрээ та цаг хугацаа мөнгө хоёрыг аль алийг хэмнэх боломжтой. Тий. Тэгээд нөгөө талаас аваад үзэх юм бол мэдээж энэ франчайзингийн хувьд аваад үзэхээр мэдээж дэлхийн одоо гаднаас одоо юу гэдгийг те одоо ингээнээр хэлэх юм бол бид нэр дугуйг дахиж зохиох хэрэггүй шүү дээ.
Тийм ээ. Дугуй зохиогчдод чинь зэрэг зохиогчсон хайжруулах юм уу эсвэл нутагшуулах гэсэн ойлголт байж болно шүү дээ. Монголын нөхцөл дугуй илүү сайн. Одоо жишээ нь юу гэдгийг Toyota хүртэл Монгол зохион зориулан томилж байгаа үст. Тэрнтэй адилхан Монгол зориулан одоо хөрсөн дээр буулгах бол боломж байна. Тийм учраас тэр дэлхийн том одоо брэндүүд те тэр одоо тэгэхээр заавал дэлхийн гэж хэлэх шаардлагагүй. Магадгүй хөрш орнуудад маань Оросд ч юм уу Хятад ч юм уу үнэхээр ингээд хүчээ авчихсан те тодорхой үйлчлэгээ бараа бүтээгдэхүүний энэ брендинг хийгдсэн юм том компаниуд байж болно те. Тэгвэл тэд нартай энэ франчайзинг гэрээ байгуулсны үндсэн дээрээс тэдний ноу хауг нь аваад тийм ээ өөрөөр хэлбэл одоо технологиг аваад тоног төхөөрөмжийг аваад түүхийд материал аваад менежментийг аваад брендингийг аваад тийм ээ ингээд Монголд үйл ажиллагаа явуулах нэг бизнесийн одоо гарцуул энэ франчайзинг гэрээ байгаа маа тийм маш товчноор хэлэх юм бол энэ өөрөө бизнест одоо дэлхийн жишг шүү дээ дэлхийн маш том компаниуд яг энэ одоо моделийн дагуу бүр дэлхийн хэдэн мянган салбаруудыг байгуулж хичнээн улс орон хотуудад ингэж цэцэглээ өгж байгаа шалтгаан нь ерөөсөө л энэ байна. Тэгэхээр тэднэрт тийм нөхцлүүд нь байгаа бол бид нар энийг бас олж харж ашиглах нь өөрөө маш том боломж байдаг үстэй тий. За баярлалаа. Ингээд Metro Lounge 91.7 радио таамттай байсан сонсогч болон үзэгч та бүхэндээ баярлалаа. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна.